Хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлгүй арилжаа хийсэн хурлын шийдвэрийг танилцуулаагүй ногдол ашигын талаарх мэдээлэл өгөөгүй зэрэг гомдол санхүүгийн зохицуулах хороонд голчлол эрхэлжээ. Энэ оны эхний 2 дугаар үйлрэл гэхэд дээрх асуудлаар нийтдээ 116 гомдол хувьцаа эзэмшигчдээс ирсэн байна. Нийт өргөдлийн 63% нь эзэмшигчийн зөвшөөрлгүй арилжаалсан хувьцаатай холбоотой гомдол эзэлжээ. Ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчдээс ийм гомдол ихээр гаргасан байна. Улсын хурлын хууль зүйн байнгын орооны өчигдрийн хуралдаанаар гэр бүлийн хүчирхээлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж олонх гишүүдийн саналаар өв хуулийн төслийг 7 хоногоор хойшлууллаа. Нийслэлийн газрын албанаас 25 байршилд нээлттэй газрын дуудлага худалдаа зохион байгууллаа. Газрын албанаас алсан нийт байршлын 2-т нь худалдаа авах санал ирсэн байна. Баянзүрх дүүргийн 11-р хороонд орлох 0.82 гадалбай хэмжээтэй орон сууц барих зорилттой газрыг иргэн инх цагт 83,73,721 төгрөгөөр худалдаа авсан юм а. Улаанбаатар хотын хэмжээнд 2016 оны эхний 11 сарын байдлаар бусдын төрөнгийг дээрэмдэх 353 гэмтэрэг бүрдэгдснээс 62.9% нь илэрснийг цаг дээгүүрийн газрын хэвлэл мэдээллийн төвөөс өчигдөр мэдээллээ. Мөн дээрмийн хэргийн гаралт өсснийг иргэдэд анхааруулсан юм. Бэлчээрийн ургамлын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөж, шарилж, лүйл давмгааснаас Монголын маллын үндсэн давуу тал болох экологийн цэвэр байдалд нөлөөлөд хэлсэн байна. Зөвхөн ноос ноолоор махан ашиг шимийн гарц гэсэн 3 үзүүлэлтээр тооцоход нэг малчин өрхөд жил дунджаар 2.6 сая төгрөг, улсын хэмжээнд 368 тэрбум төгрөгийн алдагдалт хүрснийг судлаачид тооцжээ. Ардчилсан намын 6 дугаар их хурал өчигдөр морин цагт эхэлсэн байна. Тус намын их хурал нийтдээ 1210 төлөөлөгч оролцож, намынхаа үзэл баримтлал, үндсэн дүрм, намын даргын асуудлаа хэлэлцжээ. Гэхдээ их хурал үдээс хойш хаалттай горимд шилжсэн байна. Улсын хурлын гишүүн асан тусгаар дотнол эмнэлгийн намын дарга уян өчигдөр мэдээлэл хэллээ. Тэрээр сарын өмнө Эрдэнэ төлөвлөрийн хөвчлөлийн асуудлаар мэдээлэл гаргаж ирсэн юм. Харин өчигдрийн хэвлэлийн хурлаар Монгол Улсын ерөнхийлөгч Илбэг Доржиг огцруулах хүнслүүдийг танилцуулсан байна. Өмнө аймгийн бичгтийн бамтар олон тооны адуг ачааны машинаар зөөж амьдар нь хил давуулах гэж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тарж олонний анхаарлыг татаад байгаа. Улмаар адуг амьдар нь хил давуулаа зогсохгүй өмнө нь хамалж олон тойгоор өлсөж өгч байгаа тухай мэдээлэл гарсан. Тэгвэл энэ асуудлаар өчигдөр албаныхаа адуг амьдар нь экспортод гарах асуудлыг бүрмөсөн таслан зогсоож байгаагаа мэдээлсэн байна. Мөн шадар сайд хүрэлцэх бичгтийн бомб дох олон тооны адуг буцаанд татах чиглэлийг өгчээ.